Монгол Улсын засгийн газар, байгаль орчин аялал жуулчлалын яам, цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв, улсын төсөвт үйлдвэрийн газар, Дэлхийн банкны 2030 усны нөөцийн бүлэг үзүүлж байна. Монгол Улсын усны тухай хууль, байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн А57 тооц тушаалаар сав газрын талуудын оролцооны зөвлөл байгуулах журмыг баталсантай холбогдуулан журмын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд сав газрын талуудын оролцооны 24 зөвлөлийг байгуулсан. 24 зөвлөлөө байгуулад энэ 2019 оныхоо төлөвлөгөөнд энэ 2030 усны нөөцийн бүлэг, байгаль орчин аялал жуулчлалын яамны харьяа цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв, байгаль орчин аялал жуулчлалын сав газрын удирдлага хэлц хамтарч 19 онд хийх төлөвлөгөөгөө боловсруулахдаа бид энэ усны сав газрын захиргаатыг энэ талуудын оролцооны зөвлөлийг яаж цаашд нь хамтын оролцоог нэмэгдүүлэх вэ? Энэ тухайн сав газарт амьдран сууж байгаа ард иргэдийн оролцоог эдний мэдээлэлээр хангах энэ зөвлөлийн гишүүдийг чадварчуулах ажил дээр бид сонс үндэсний үндсэн дээрээс энэ жил ингээд 6 сараас наран мандах зүүн зүгээс эхлэн талуудын оролцооныхоо зөвлөлүүдийг бэхжүүлэх, мөн чадварчуулах, мөн захиргаад энэ орон нутаг энэ олон талын харилцааг сайжруулахын үндсэн дээрээс энэ бүсгүүдийн сургалтуудыг зохион байгуулж яваад ингээд дуусч байна. Сургалтанд Монгол Улсын 21 усны сав газрын захиргаад, сав газрын талуудын оролцооны 24 зөвлөлийн нийт 400 орчим төлөөлөл хамрагдаж, өмнө жилүүдэд зохион байгуулагдсан сургалтын үр дүн, мөн оролцогчдоос ирүүлсэн санал хүсэлтийн дагуу сургалтын хөтөлбөрийг боловсруулан нийт 11 сэдвээр 5 дадлаг ажилтай сургалтыг зохион байгуулсан байна. Зүүн бүсийн сургалт 2019 оны 6 дугаар сарын 3-наас 4-ний өдрүүдэд 6 сав газрын захиргаа болон 8 сав газрын талуудын оролцооны зөвлөлийн нийт 97 хүнийг хамруулан зохион байгуулсан байна. Зүүн бүсэд бид Дорнод аймаг Бөөрмийн талын сав газрын захиргааны нутаг зөвсгөрт Бөөрнөр дээр бид энэ өгөө арга хэмжээг зохион байгуулсан. Хамгийн гол нь тухайн зөвлөлийн гишүүд маань хурж иж өөрсдөө мэдээлэлээр хангагдаж чадварчгаас гадна өнгөрсөн жилийн бидний хамтын оролцооны дүнд бий болсон талуудын оролцооны зөвлөл энэ сав газрын захиргаатын 2019 онд хийх төлөвлөгөө, тэрний хэрэгжилт, тэрнээс гарч байгаа хагас жилийн дотор гарч байгаа бодит үр дүнгуудээ бие биендээ туршлагуудаа солилцсон. Өвөн дээрээ шин санааг олж авсан. Цаашд хийх ажлууд дээрээ бас бүр бүсээрээ яаж хамтарч яаж ингэж бид энэ дээр оролцоогоо нэмэгдүүлэх үү гэдэг дээр ингээд сан солилцож энэ хилцүүлэг нь өрнсөн өөрөө бидний хүсэж зориод байгаа тухайн бүс нутагт амьдарч байж байгаа энэ усны нэгдсэн менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд оролцогч талууд маань өөрсдийнхөө байр суурь, өөрсдийнхөө мэдээлэлээр биенийгээ хангаж эндээс цаашдаа хийх ажлынхаа төлөвлөгөө бодит үр дүн гарч байгаа нь өөрөө энэхүү сургалт, энэхүү дадлагжих ажил, энэхүү хилцүүлгийн үр дүн гарч байна гэж ойлгож байна. Мөн зүүн бүсийн сав газрын захиргаатын гадаргын усны нөөц, судалгаа шинжилгээ, нуурын экосистемийн үнэлгээ, судалгаа шинжилгээ хариуцсан мэргэжилтнүүд болон сав газрын талуудын оролцооны зөвлөлийн гишүүдийг хамруулсан гадаргын усны хяналт шинжилгээний үзүүлэн сургалтыг халах голын халах гол, Баян хошуу, Буур нуур, загасны үйлдвэр харуулууд дээр зохион байгууллаа. Энэхүү үзүүлэн сургалтын зорилго нь сав газрын захиргаатын мэргэжилтнүүдийг чадварчуулах, талуудын оролцооны зөвлөлийн гишүүдэд гадаргын усны хяналт шинжилгээний сүлжээний талаарх мэдээллийг газар дээр нь үзүүлэх зорилгоор зохион байгууллаа. За сургалтанд бол үндсэндээ бараг сав газрын захиргаатаас гадна сав газрын талуудын оролцооны зөвлөлийн бараг 70 гаруй төлөөлөл энд хүрэлцэн ирж оролцсон. За цэнгэг усны нөөц байгаль хамгаалах төв маань энэ удаагийн сургалтыг ерөнхийдөө бол 2030 усны нөөцийн бүлгээс гаргасан ажлын даалгаврын дагуу модулыг бэлдээд за тэр модулыг үндэслээд за тухайн сав газрын гишүүдийн за арга зүй болон сургалтаар хангасан ийм одоо үйл ажиллагаа явууллаа. Бид 2 хоногийн хугацаанд зүүн бүсийн сав газрын захиргаатад тулгамдаад байгаа асуудал мөн ололттой талуудаа ярилцаж сайн туршлагаа нэг нэгэндээ түгээж хамтын оролцоог бэхжүүлэх, талуудын оролцоог чадварчуулах ийм сургалтыг зохион байгууллаа.
За энэ дотор янз бүрийн одоо төлөөлөл тухайн орон нутгийн удирдлага, иргэдийн төлөөлөгчдийн хурал, за томоохон ус шилжүүлэгч компани, одоо газрын тосны олборлолт хийж байгаа компани, мөн одоо энэ бүс нутгийн эрдэмтэд, судлаачид, за энэ бүс нутагт үйл ажиллагаа явуулж төрийн бүс байгууллагууд гээд олон талын төлөөлөл бол энд хүрэлцэн ярьж орсон. Манай зүүн усны сав газрын захиргаатын хувьд хамгийн онцлогтой зүйл юу вэ гэхээр ер нь бол газрын усны ашиглалт тун багтай, газрын дорх усны ашиглалт томоохон ус шиг нар яг энэ зүүн усны сав газрын захиргаатын нутаг дэвсгэрт хамаарч байдаг. Жишээлбэл Дорнот аймгийн хувьд газрын усны 19-21-р талбай гэх мэтлэн ийм усны ашиглалт өндөртэй ийм аж ахуйн нэгжүүд байршдаг. Бид энийг одоо үндэнд тохируулсан усны боломжт нөөцөнд тохируулсан хэрэглээнд нийцсэн ийм хэмжээний усыг зохицуулах бүх үүрэгтэй ажилладаг. Тэгээ энэ удаагийн өөр нөрийн эрхт болж байгаа онцлог нь бол энэ гадаргын усны одоо хэмжилт хийх мөн дайчин тамсаг 21-р талбай дээр байгаа ашиглагдж байгаа одоо цооногуудад дурамдаж хэмжилт хийж байгаагаараа их онцлог нь энэ яагаад гэвэл манай зөвлөлийн гишүүд маань мэрэгжлийн биш хүмүүс байдаг учраас эдгээр өөрснөө газар дээр ирж үзэж харж оролцож байгаагаа их маш онцлог давуу талтай болж байна гэж үзэж байгаа. Цаашид бидний хийх ажил бид ер нь юун дээр алдаа гаргаж ирсэн? Ер нь бидэнд ямар дутагдал бэрхшээл байсан байна? Бид яаж цаашид ажиллах уу гэдэг ерөнхий чиглэлийг бол одоо бүрэн үсэн сайн гаргаж өгсөн ийм сайхан сургалт боллоо гэдэг үнэн миний хувьд. Одоо хангаа энэ нутгаас ус элбэгтэй ийм газар нутгаас бас говьроо ус татах, за тийшээ бүтээн байгуулалтанд оролцох хэмжээг хандах бас эргэлдэж байна. Энэ улсууд бас энэ бүс нутгийн хүмүүсээс бүгдийн чиг хандлагт бас санаа тавьдаг юм байна гэж бодож байна. Энэ дээр бас их сонирхол татсан юм бол энэ хэрлэн голын дагуух нэг голын хөвгтүүд мөн хэрлэн голын аврыг гэсэн төслүүд хэрэгжсэн байна. Энэ маань бас одоо ганцхан ус гэхээс илүү байгаль орчныг хамгаалах тал руугаа хогоосоо яаж зөвлөх үү, яаж экожорлон хэрэглэх үү, тэгээ энийг усаа яаж хэмнэх үү, хайрлах уу гэдэг энэ. Тэгэхээр энийг бид нар өөрснөө энүүдээр үзэж харж сонссныхоо хувьд одоо очиж орон нутгтаа боломжтой байгуул одоо хэрэгжүүлэх цаашдаа ингээд энэ сав газрууд хоорондоо уялдаа зохион байгуулад хамтарч ажиллах юм шийдэлд хүрэхээр байна. Баруун бүсийн сургалт 2019 оны 6 дугаар сарын 13-наас 14-ний өдрүүдэд Говьалтай аймгийн төв 9 булаг суманд боллоо. Тус сургалтанд 6 сав газрын захиргаатын 46 мэргэжилтэн, сав газрын оролцооны зөвлөлийн 46 гишүүд, Улаанбаатар хотоос 10 хүн, нийт 102 хүн оролцсон. Сургалтын явцад сав газруудын хоорондын уялдаа холбоо сайжирч, туршлага солилцсон, хэрхэн үйл ажиллагааг оновчтой төлөвлөх, яаж хэрэгжүүлэх, үйл ажиллагааны хэрэгжилтийг хангахтай холбогдуулан санхүүжилтийн их усүрийг бүрдүүлэх тухай санал зөвлөмжтэй танилцсан, мэдээлэл авсан. Гадаргын болон гүний усны судалгаа шинжилгээ хийх арга зүй, аргачлалтай танилцсан. Усны мэдээллийн санд инновац, шин технологиг ашиглах зэрэг мэдлэг мэдээллийг олж авсан, бие биенийхээ санал дүгнэлт, хилцүүлгийг сонссон үр дүнтэй сургалт боллоо. Баруун бүсийнхаа талуудын оролцооны зөвлөл энэ усны сав газрын байгууллагуудынхаа энэ бас сэтгэлийг бэхжүүлэхийн сургалтаа Говьалтай аймагт хийлээ. Бүс өөр гэсэн онцлогуудтай байлаа. Баруун бүсийнхэн маань болохоор ерөнхийдөө бид бол өнгөрсөн жилээс өнөөг хүртэл хийсэн ажлаа дүгнж байна. Тэр дүгнэлтэн дээрээс бид энэ оролцоогоо нэмэгдүүлэхийн тулд орон нутгатайгаа ингэж ажиллаж байна. Орон нутгаас гадна бид мэдээллийг түгээхдээ одоо энэ оролцооныхоо зөвлөлийн гишүүдээр ингэж орон нутгатаа ингэж мэдээлэлээ хангаж байна. За энэ удаагийн сургалт бол баруун бүсийн сав газрын захиргаад зөвлөлтөөгөө нэг дор ингэж сургалт хийж байгаа юм бол онцлогтой сургалт болж байна. Сургалтын одоо гол зорилго бол энд бол маш шинэлэг мэдээллийг авахын зэрэгцээ. Анхудаа энэ бол одоо усны тухай хууль болон түүнтэй нийцүүлэн гаргасан дүрм журмын хэрэгжилт, усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд за сав газрын зөвлөл, сав газрын захиргаатайгаа хэрхэн хамтарч ажиллаж одоо үр дүнд хүрэх, талуудын оролцоог одоо хэрхэн хангах тал дээр бол нэлээд одоо ийм үр дүнтэй ач холбогдол өгөх ийм сургалт явуулж байгаад их баярлж байна. Энэ сургалтнаас одоо төлөвлөгөөгөө яаж гаргах уу тий нэлээд олон зүйлүүдийг жижиг гэлтгүйх мэдэж авлаа. Мэдээж одоо нэг том юм одоо тохиолсон жижиг юмнуудыг хоригдуулахаар нэг ажил ингээд цаашаа явдаг ингээд нэг тулчаад идэх юм байна л да.
анханаас нь жижиг ингээд детальчлаад явах юм бол дэлгэргөөч их дэлгэрэнгүй маш их гоё болох юм байна. Тэгээд бас тэрүүн дээрээ бас анхаарч ажиллах юм байна. Энэ сургалт бол давуу тал нь бол одоо бас практик одоо тадлага одоо ийм одоо үйл ажиллагаанууд явагдаж байгаагаар бас давуу талтай байна. Сая нэг сургалтын дараа бодлолдоо зөвлөлдөө тодорхой хэмжээний Facebook группны бүгшүүд оруулаа. Уянж бодомж холноос сав газрын захиргаатаа явж байгаа пэйж хуудсөлтүүлээ, редактор зөвлөө. Тухайн орон нутаг сумдын ч гэсэн Facebook-ууд зөндөө байдаг учраас Facebook пэйжээр илүү мэдээлэл тараамаар байна. За өөрөө энэ мэдээллийг бол би очиод яг энэ байдлаар эндээс авсан мэдээлэлээ ярьж бас зарим нь таниулж тийм ээ. Тэгээд хэдүүлээ яаж энийг цааш эргэн тойрны хүмүүс түгээх үү? Яаж ухамсарт нөлөөлөх үү гэдэг юмыг л бодож байна. Ухамсарт нөлөөлөх юм л хийн. Тэгээд сав газрынхаа нутаг дэвсгэрийн хоёр хуваагаал нэг яваад явчих гэж бодож байна. Тэгжил түгээ. Орон нутг нь өөрөө энэ усны засаглалыг бэхжүүлэх үн дээр Голтой аймгийн Эрдэнэ тэргүүлжлийн хурал энэ дээр бас анхаарж байгаа. Орон нутгийн засаг захиргаа нутаг дэвсгэрийг нэгж Эрдэнэ тэргүүлжлийн хурал засаг даргын хамгийн газар төрийн захиргааны байгууллагууд нь өөрсдөө бас орцогч талууд болж орж ирж энэ дээрээ бас санал бодлоо солилцож байна гэж ажиллаа. Хамтын ажиллагаа одоо сайн байна гэдэг нь бол цаашдаа бол бидний одоо зорьсон Монгол орны усны нөөцийн менежментийг сав газраар нь явуулах зарчим бүр одоо наривчлаад хэлэх юм бол сав газар дахь усны нөөцийн нэгдсэн менежментэд талуудын оролцоог хангах гэдэг энэ засаглалын маш чухал хэлбэр бол биелэлээ олох юм боломжтой болжээ гэсэн ийм дүгнэлтэнд хүрч байгаа юм. Төвийн бүсийн сургалт 2019 оны 6 дугаар сарын 18-наас 19-ний өдрүүдэд Хөвсгөл аймагт 2 хоног амжилттай үр дүнтэй зохион байгуулагдлаа. Төвийн бүсийн 8 сав газрын захиргаатын нийт 103 төлөөлөгч оролцлоо. Хөвсгөл аймагт хийж байгаа энэ төвийн бүсийн засаглалыг бэхжүүлэх сургалтын онцлог нь болохоор хээрийн дадлага дэх ажил буюу тэр тухайн бүс нутагт амьдран сууж байгаа тэр ард иргэдтэй өөрсдөө газар дээр нь очиж санал солилцох. Энэ усны нэгдсэн менежментийн төлөвлөгөө гэж юу юм бэ? Энийг талуудад яаж ойлгох вэ гэдгийг тэр бүс нутагт амьдран сууж байгаа малчид, тариаланчид тэр оролцогч талууд дээр өөрсдөө очиж тэдрийгээ татан оролцуулаад тэдрийгээ бас давхар мэдээлэлээр хангаж байгаа нь өөрөө бас бүс бүсийн сургалтуудын онцлог байлаа. Тэгээд энэ сургалтын явцад бол бид нар энэ жил байгаль орчин аялал жуулчлалын хамтаа хамтраад нэлээд тийм одоо нягт хөтөлбөр гаргасан байгаа. 20-30 усны нөөцийн бүлэг маань энэ удаа ажлын даалгавартай нэг томоохон одоо шинэлэг одоо зүйл ажлын даалгавартаа оруулж өгсөн нь юу вэ гэхээр бидний мэдээж дэлхийдээ хандж алах хэрэгтэй тийм үү. Тэгэхээр дэлхийдээ шинэ инновац, шинэ технологи, шинэ санаа ямар зүйл болж байна. Энийг эргүүлээд бид нар Монгол орондоо за сав газрын захиргаат болон зөвлөлүүдийн гишүүдтэй хүргэе. Тэгэхээр усны мэдээллийн сан, шинэ инновац гэдэг ийм одоо сургалтын модуль ажлын даалгаварт өгсөн байдаг. Зөвхөн одоо танхимын сургалт өгөхөөс гадна яг тэд хоорондоо яг газар дээрээ хэрхэн яаж хамтарч ажиллах вэ? Талуудын оролцооныхоо зөвлөлийг яаж оролцуулах вэ? За мөн одоо тодорхой усны хүүсрүүд дээр хяналтыг яаж хамтар тавих вэ? Мэдээллийн сангаа яаж бүрдүүлэх вэ? Шийдвэр гаргах процессд нь хэн яаж оролцож явах вэ гэдэг талаар бол бүр дасгал ажлууд хийгээд за ингээд мөн одоо сав газартаа энэ талуудын оролцооны зөвлөлийг бий болгох, бэхжүүлэх энэ ажлыг одоо гардан зохион байгуулад тусал хэмжээ явж байгаа одоо энэ сав газрын захиргаатын доогоол техникийн багууд маань бол яг энэ ажлыг бол бас нэлээд үр дүнтэй хийж явна бол эндээс харагдсан. 20-30 усны нөөцийн бүлгийн ажлын даалгаврын дагуу зөвлөх компани аваад за ер нь одоо блокчейн гэж сүүлийн үед маш их идэвхтэй явж байгаа. Энэ блокчейн буюу энэ шинэ мэдээллийн технологиг хэрхэн одоо энэ усны салбар засаглалтай холбох вэ гэдэг дээр сургалт явсан. За энэ бол ер нь 3 бүсийн сургалтуудаар явж байхад хүртээмжтэй очсон тийм тэр хүмүүс маань энэ шинэлэг энэ технологиг ингэж одоо олон улсад ашиглаж байгаа юм байна гэдэг тал дээр маш их зөв мэдээллийг авсан. Эргүүлээд энэ яг шинэ одоо инновац энэ технологиг яаж одоо Монгол улсад бид нар нутагшуулах вэ? Энийг яаж бид нэр амьдрал дээр турших вэ гэдэг тал дээр бас тийм сонирхолтой яриа хилцүүлэг өрнүүлж чадсан байдаг. Аймагт хийгдэж байгаа энэ юу бол нэгдүгээр бүр яг ийм шинжлэх ухаанчаар мэдээллийг хүмүүст өгч जैन. За энд олон талын оролцоог бүгдийг хамруулж чадаж जैन.
ялангуяа одоо энд нөгөө төсөл хөтөлбөр яаж оролцохын, сав газрын зөвлөл өөрөө ямар одоо тоглоом дүрмтэй, журамтай байдгийг, за түүнчлэн одоо нөгөө орчин үеийн одоо энэ мэдээллийг онлайнаар яаж сурч болохыг ингээд ялангуяа юм дэвшилтэд тэр аргачлалгааг хүмүүст зааж байгаа нь бол хамгийн сайхан сургалт боллоо гэж би өөртөө үзэж байна. Энэ сургалт ингээ болсноор талуудын оролцооны зөвлөлийн маань одоо манайхаас 6 хүн ирсэн байгаа. Энэ 6 хүн маань орон нутагт очиод яг энэ цав газар гэж ийм байх ёстой юм. Бид нар усаа ингэж хамгаалах ёстой байх шүү. Малдаа ингэж манлахтаа ус булгаа ингэж хамгаалах юм байх шүү гэдэг мэдээллүүдийг маш их сайн түгэх байх гэж бас найдаж байгаа. Энэ хамтын оролцоо гэдэг бол ерөөсөө устай холбоогүйгээр ямар ч үйл ажиллагаа байхгүй учраас хэвлэл мэдээлэл, аж ахуй нэгжин, ус ашиглагч, ус хэрэглэгч бүгд хамтын оролцоогоор л энийг шийдэхгүй бол энэ асуудлыг шийдэхэд бол боломжгүй гэдгийг бол үнэхээр Монгол орны хэмжээнд харуулахаас өөр аргагүй байдалд хүрсэн байна гэж ойлгож байна. Гурван бүс маань амжилттай явдлаа. За манай Цэнгисийн нөөц байгаль хамгаалах төв, байгаль орчин аялал жуулчлалын яамны сав газрын удирдлагын хилцээ хамт олон маань одоо бараг 7000 гаруй километр одоо 3-7 хоногийн хувьд туршид ингэж явлаа. Сүүлийн жилүүдэд энэ Дэлхийн банкны 2030 нөөцийн бүлгийн энэ хөтөлбөр, за байгаль орчин аялал жуулчлалын яам, за түүний одоо усны сав газрын захиргаатуудыг хариуцж ажилладаг сав газрын удирдлагын хэлтээс түүнийг толгойлж байгаа дарга ноён Бат тулгын маань одны хамтын ажиллагаа, хамтын хүчин чармаалт зохион байгуулж хэрэгжүүлж байгаа энэ үндсэндээ энэ ажлын арга барил лидершип нь бол үнэхээр одоо ач холбогдолтой цаашдаа харах ирээдүйн бол нэлээд тодорхой болгосон. Сав газрын удирдлагын хэлтсийн дарга дараа маань 20-30 усны нөөцийн бүлэгтээ маш зөв одоо ингэж менежментээр ажиллаж тэр хүмүүсийг татан оролцуулж тэгээ холбоот агентлагаа татан оролцуулснаар одоо энэ жил 2019 оны эхний хагас жилдээ бид нар энэ сав газрын усны цэцэглэлийг бэхжүүлэх сургалтыг маш амжилттай дуусгалаа. Ингээд энэ ажлыг бол улам цаашдаа амжилттай явуулахад бол бид өөрсдөөсөө шилтгаалах бүх зүйлийг ялангуяа 2030 нөөцийн бүлэг бол энэ рүү чиглэсэн үйл ажиллагааг дэмжихтэй маш их таатай байна гэж хэлэх байна. Энэ удаагийн бүсийн сургалтууд бол ерөөсөө сав газрын тухайн талуудын оролцоог төвшнийг бол дээшээс нэг ахиц төвшин гаргасан гэдэгт одоо бид итгэвтэй. Усны цэцгэлийг бэхжүүлэх энэхүү 2019 оны энэ бүсүүдийн энэ талуудын оролцогч талуудыг чадваржуулах, усны цэцгэлийг бэхжүүлэх, энэ олон талын оролцоог нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг сайжруулах энэ гурван бүсийн сургалтыг хийхэд дэмжиж хамтран ажилласан, мөн донор болж ажилласан Дэлхийн банк 20 ус усны нөөцийн бүлэг дорцрон доктор авдагчтай хамт олон номин захиралтай Цэнгэг усны нөөц байгаль хамгаалах төвийн сургагч багш нар, албан хаагч нар энэ бүхэндээ талархж байгаагаа илэрхийлэх зүйтэй мөн энэ арга хэмжээнд оролцож байгаа талуудын оролцооны зөвлөлүүдийн оролцогч нар мөн орон нутгийн удирдлагууд олон талын оролцоонд идэвхтэй оролцсон бүх хүмүүст нь энэ Монгол улсад усны нөөцийг зүй зохистой ашиглах, хамгаалах энэ үйлсэд оруулсан хувь нэмрийн үнэлж талархаж байгаа илэрхийлэхэд баяртай байна. 2019 оны 6 дугаар сарын 28-нд сав газрын талуудын үндэсний 2 дугаар чуулган